Андсан манай төмөж маань одоо өнөөдрийнхэн бичлэгээр би 21 аймаг 133 санаахан тэгээд болсон аимшиг явуулаад ирнэ. За хэд бас би жоохон YouTube-ийг жоохон сайжруулах гэдэг бас юу яаж байгаа компьютероор дүүрээ жоохон зам янзлж байгаа жоохон мэдэх болох юм байна дөө. Одоо би ер нь аимшиг дүүх ярих байгаа. Тэгээд жир ахыг бас YouTube-ээр дагаад өгөөрэй. За тэгээд олон юм доншлох гэдэг сайхан яри. За ярэ өөрөөдөө олон газрууд идэг. Гэхдээ би ер нь өөрийнхөө сайн мэдж байгаа талаас ярьчлаа. Сүхбаатарын баруун орцсон болж исэн болсон юм. Бодит болсон төвхөлтэй. 100 уян мордон дээр гараад унаач уяач 102 болох нэг хотын Монгол гэртээ амьдэрдэг байжээ. Нэг уян мордтой байлаа. Уян мордоо орой болоод орой 4 цаг болов. Орой 4 цаг болоод мордоо услаад 100 цаг болж байгаа. 100 цаг бас. Оройн нь 50 мөрөө аргамжгаад хоньныхаа ардаас явуулж. Хоньныхаа ардаас банкраа явуулчаад уян мордоо тавьчаад ганц өөрийнхөө хайрладаг мороо сайхан гэрийнхэн баруун талдаа сайхан арамжчаад өглөө нь босоод ирсэн. Өглөө нь босож ирээд сайхан мороо хартал арамжаан амар уртайсан болохоор арамжаандаа боогдоод хоолойнд боогдоод өнгөржээ. Тэгээд хүлэгдээд өгсөн бай. Тодлохгүй тэгээд унаач надундаа унаа болсон хүн унаач тэгээд сэтгэл санаагаар тэр явчих. За гайг байх гээд хоньныхаа ардаас банкраа явуулчаад өглөө нь босоод тэр явган адуунууд нь уян мордонд ойрхон байв. Ганц 2 км алхаад очих илгүүдээ алхаж очиод. Тэнцэнэ баруун орцсон чинь жоохон сум сэтгэл. За төд бодлого аймгийн төвөөс хүү ирвэ. Сүхбаатарын аймгийн төвөөс хүү ирчгээд манайхаар буудлаад бууж явчгаад машин жоохон гэмтэлтэй эвлэлтэр засарч байгаад сая дуун хавраад олгоог нь өгсөн болоод манай гэрэн гадаа ир. За тэгээд манай ой чинь за санууцсан уу хаанаас явж байгаа хүмүүс үдвэ. Сайхан тусж гинөө та. Бид энэ Сүхбаатарын аймгаас энэ баруун орцсон руу явд юм уу гэдэг. Замд харин машины дугуй агарчаад. Тэгээд өнөөдөртөө танахаар хоноглоод явчих болох уу? Болгүй явах тэгдэг. Аль дугуй чаа гэсэн юм бэ гэд асуу. За тэгвэл сайхан хэдүүлээ ярьж хурж байгаа сайхан дуугч янзлаад. Та тэгвэл нэг манай дуугч янзлж хэдүүлээ манай ад руу яваад унаач явчих ирээ гэд. Унаач над төд бодлого уян мордод хуугаад ир. Уян мордод тууж ирснийхэн дараа мордоо барьж яваад мордондоо 2 мордонд ажил хийгээд 3 дагаа уян дээр уйчаад. Унаач намарж явах хооронд нөгөө хэдэн машиныхан дугуйг янзлаваа. Машиныхан дугуйг янзлж дуусаад баруун орцсон руу яачин цуг явчаад за чи нэг өдөр ганцаараа очороо гэд захаад уян мордон тэгээд ойрхон бэлчээч ирээ тэгээ байжгүй би маргааш нэг мотоциклны ая бодоод ирээ да. Гэд Сүхбаатарын аймгийн баруун орцсон буюу. Баруун орцсон руугаа нөгөө хэдэн хүмүүсүүдээр машинаар нь хөвлөж баруун орцсон дээр очичоод мотоциклны ая бодохоор бол мотоциклаа тэгээд Улаанбаатар хотоос захиалаад 7 хоногийн дараа ирэхээр байлаа.
За унаачин тэгээд оройныхоо мордныхаа ажлыг хийж дуусаад мордоо тавьчаад усал тийжээ тавьчаад өвсөд нэмнээд өвсөд тавьчих. Ногоонд нь гаргаад байваа. Тэгээд төд бодлохгүй унаачин Монгол хэл руугаа орчоод гатаа гарч шийдсэн чинь херс тоороо. Херс тоороод манай унаач ганцаархнаа жоохон айштэй. Хүн болвол тэгэл ганцаарх нь үлдэхээр ай. Хөдөө хэр тал амчин тэгээд айлгүй л явахт. Херс дуурж унаач шийчээд дотоо шигээд өмдөг татаад Монгол хэл руугаа ороо. Гэртээ ороод хаалгаа түгжээ сууж байтал хаалга нь нүдгч юм гарлаа. Хаяа нь онголтойсэн болохоор хаяагаар ороод төрөвдөө гэж орон дээр гарч суудлаа. Гаднаас нь хаалга туширч юм бэ сонсогдоод. Сонсогдож байгаа дараа хүн дуурах юм бэ сонсогдов. Мөртөө ирж уян дээр хар шөнийн чин хэн байдаг вэ гэд гараад хартал. Манай газраас манай гэрээс нэг зайтай нэг 15 км-ийн зайд амьдардаг нэг ах их хоёр байдیں۔ Ах нь тэр ах ирж морин унаад ирсэн бай. Тэгээд сайхан бай. За энэ 12 хаагур явж ин да. Ахны нэдэ адууга хайгаал явж ин да. Нэг азар адуу харагдаагүй. Ямар томхтой ямар зүсний азархтай адуу байсан юм бэ? За хүрэн налаг зүсний нэг загсан ширээтэй томхтой азар адууга өчтөрөөрөө гэрийн зүүн хойдолд бэлчижсэн адуу маань алга болчихвол өглөө босвол өглөөнөөс ахуулаад 6 цагаас ахуулаад ах нь хайгаа явж ин да. Сураг ажиг олдвол тэгээд хэлээрээ за маргааш явуулъя. За хоёртой ах юм. Сайхан амраарай. Боломжтой унтаа хэлвэ. За унаач маань 12 настай хүүхдээ. 12 настай хүүхдээ унаач жоохон санаа суугаад унаач чинь жоохон зөрөгтэй шүү дээ. Тэгэл төд бодлогүй ах яваад херсний чимээч сонсогдохоо боллоо. Өглөө босоо уян мордон дээр мордон нэгсэн байваа. Аваашгүй дөө өглөө өвстөө морд маань гүгэд төрлөө гэсэн хонь нөгөө банкар нь алга болчих. Банхар нь алгасад. Банхар нь төдлөхгүй хонь орсоргүй банхартайгаа алгавал. Яасан бэ гэсэн чи бараа урцманд болж исэн явдлаас нь өмнө 1980-аад онд юм уу да. Нэг газар сүнсдийн даваа гэж байдаг гэж ярьжсэн. Унаач нар ярьжсэн гинлээ. Унаач ярьжсэн нэг унаач нөгөө 12 настай унаач чинь сонсч. Тэгээд тэрнээс найгаад нөгөө сүнсдийн даваар нь явж чад алга болсон болов гэж яагаад хоньных ардаас явсангүй. За төд бодлохгүй тэгээд 11 цаг болж мордон барьж авч тийжээж тусалчаад уян дээр уйчаад 2 морин 1 морин хөрөн морин гоноод хэр морин хөтлөд 2 км нэмээд хөсөнд яваад ирээд уяагаад хориулж 3 даган жоохон хөдөлгөөд унаа морин унаад хөдөлгөө ойрхон 500 м-ийн зайнаас тарлгаж гинэ. За тэгээд төд бодлохгүй тэгээд уяач нэр мотоцикл аваад унаад мотоциклтайгаа сумын төвөөсөө ирээд за дайжгүй бах юм да ах нэг хоног гэсэн тэгээд мотоцикл маань тэгээд хэд тонжлоо тэгээд мотоцикл аваад ямар ч сайн илээ хонь малаа сайн бэлчиж юу гэсэн
нөгөө сүнсдийн даваар очин явцсан юм шиг байна. 2 хоног сүүлийн 2 хоног банхар хоньнууд харагдсангүй гэдэг. Тэгэл уяачихын царайд цөхийг бол сонирн болоод дуугаар явж. За манай хоёр ч ихийг хөтлөөдөө. Мотоцикл унаад мотоциклын бензинийг дүүргэчихэд мотоцикл унаад юу. Сүнсдийн даваар зориглоод орой хар өрөөгөр 11-ийн төлхөр 12-ийн төлхөртэй 12-ийн төлхөр аваад юу. Ямын яаж мэд сүнсдийн даваар явж байгаа юм чи 11 12-ийн төлхөр 5-ийн төлхөртэй юу хэрэг болж магадгүйгээд байж. Төд бодлохгүй мотоциклыг чөдөрлөв. За мэдсэн маа ингэнэ гэж чаддсан бол гараад ирчээ. Би энэ 11 12 5-ийн төлхөр өгье. Гуйж ийн. Би хонь мал авчи. Ядаж надын хонь мал биш юм аа. Надын банхрыг өгч. Хотож айлын хотож нохоо гэж хэлв. Унаачин зөвхийсэн царайтай дуугаар айгаад гөлрөөд зогссов. Мотоцикл дээр суусаар. Төд бодлохгүй унаачин ухаар чихээс дуурах чимэн чихэнд нь байн сонсогдов. Төд бодлохгүй мотоциклын чөдрөөс гарав. Сүнс залбин тэрэн гэдэг чинь ерөнхийдөө амар амтан гэдгийг тэр хоёр одоо л ухаарлаа. Ер нь хөдөөхээр талаар битгий яваарэ гэж сануулъя. Хөдөөхээр талаар хамаагүй явж болохгүй шүү. Хонь мал ойрхон бэлчээрэй. За тэгээд хүмүүжинтэй байсан та бүхэндээ баярлалаа. Үргэлжлэлийг дараа хийнэ. За баярлалаа. Тэгээд өглөө болгон орой болгон тэгээд усаа ууж хөвшөөрэй. Жир яхахыг дагаарай.